Баянан сумын ерөнхий боловсролын сургуулийн 10-аас 12 дугаар ангийн үеийн мэргэжлийн багш нарын бүлгийн туршлага үйл ажиллагааг та бүхэндээ танилцуулъя. За бидний мэргэжлийн багш нарын бүлгийн нэр бол хөгжлийн хөтөч гэсэн нэртэйгээр 2024-өөс 2025 оны хичээлийн жил 2025-аас 2026 оны хичээлийн жил үйл ажиллагаагаа явуулж байна. За 10-аас 12 дугаар ангийн нийт 105 суралцагчийг хамруулсан үйл ажиллагааг зохион байгууллаа. Бүлгийн ахлагчаар түүх нийгэм судлалын багш Оюун Жаргал, за бүлгийн гишүүдээр математикийн багш Зэ Батболт, англи хэлний багш Ч Долгор хаан, монгол хэл уран зохиолын багш Г Нина, түүх нийгэм судлалын багш Б Дарим, монгол хэл уран зохиолын багш Энхтя нар хамтран ажиллаа. За бид хөгжлийн өвдөж мэргэжлийн багш нарын бүлгийн зорилгыг тодорхойлохдоо бол боловсролын яамны зорилго, сургуулийн зорилготой уялдуулан сонгосон. За боловсролын яамны зорилгын зорилтын 12 зорилтын 10 дугаар зорилтод тусгагдсан дунд ахлах ангийн суралцагч ажил мэргэжлийн чиг баримжаатай болох мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн зорилтод арга хэмжээг сургууль бүр төлөвлөн үр дүндээ хэрэгжүүлэх гэсэн 10 дугаар зорилтын хүрээнд мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүллээ. За манай сургуулийн зорилго бол ойлгон унших чадвараа ахиулсан зөв харилцаатай эрүүл хүүхэд. Хөгжлийн хөтөч мэргэжлийн багш нарын бүлгийн зорилго бол ахлах ангийн суралцагчийг ажил мэргэжлийн чиг баримжаатай мэргэжлээ зөв сонгоход дэмжлэг үзүүлж зөв дадалтай суралцагч болгоход оршино. За зорилгынхаа хүрээнд бид 4 зорилтыг дэвшүүлсэн. За зорилт 1-т мэргэжил сонголт өсвөр насны суралцагчдын сонирхлыг илрүүлэх арга зүйтэй бүх багш нар маань танилцаж суралцах байсан. Зорилт 2 дээр сурагчдаас мэргэжил сонголтын судалгааг авах бэлтгэл үеийг хангана. Зорилт 3-т Климавагийн мэргэжлийн сонирхол тодорхойлох тестээр сургуулийнхаа 10-аас 12 дугаар ангийн нийт 105 суралцагчийг оночлох үнэлгээ хийх байсан. Зорилт 4 дээр миний сонгосон хичээл хэрэгцүүлэх бүлгийн үйл ажиллагааг суралцагчдынхаа дунд зохион байгуулах байлаа. Зорилт 5 дээр миний сонголт миний мэргэжил хэлэлцүүлэх, зорилт 6-д Климава мэргэжлийн сонирхол тодорхойлох тестээр сурагчдын мэргэжлийн сонирхлыг судлах туршилт 2-ыг явуулах, зорилт 7-д эрсдэл ерөнхий шалгалтын цахим сорилгын чанар оролцоог нэмэгдүүлэх, зорилт 8-д мөрөөдлийн самбарыг бүтээх гэсэн үндсэн 8 зорилтын хүрээнд үйл ажиллагаагаа төлөвлөн хэрэгжүүллээ. За бид яагаад энэ асуудлыг сонгох болсон бэ гэсэн үндслээ та бүхэндээ танилцуулъя. Боловсролын яамнаас дэвшүүлсэн 12 дугаар зорилтын 10 дугаар зорилтод дунд ахлах ангийн суралцагчдын ажил мэргэжлийн чиг баримжаатай болох мэргэжлээс зөв сонгоход сургууль бүр тодорхой төсөл ажлуудыг төлөвлөн хэрэгжүүлэх заагдсан байсан. Мөн сэтгэл судлалын үүднээс ахлах ангийнхан өөрийгөө тодорхойлох шилжилтийн үед байдаг. Сэтгэл судлаач Жан Пиаже болон Эриксоны онолоор энэ насны хүүхдүүд өөрийн сонирхол, үнэт зүйл чадвараа бүрэн таньж амжаагүй байдаг нь мэргэжил сонголтод эргэлзээ төрүүлдэг. Тиймээс сэтгэл хөдлөл, төр зүрийн сонирхолд хөтлөгдөх нь элбэг. Ахлах ангийн багш нарын хувьд сурагчдад академик мэдлэг олгохын зэрэгцээ ажил мэргэжлийн чиг баримжаа сурагчдын өөрийгөө таних чадварыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна. Мэргэжлийн багш нарын бүлгийн толгомцсон асуудлыг дараах байдлаар тодорхойлсон. Сурагчдын өөрийгөө таних чадвар харилцаа адилгүй байна. Нийгэм болон гэр бүлийн шахалтаас үүдэж зарим мэргэжлүүд сонгож байна. Мэдээллийн хит ачаалал сурагчдад нөлөөлж байна. Ирээдүйн тодорхойгүй байдал төсөн өөрчлөлт сурагчдад мэргэжлээ сонгоход нь бэрхшээл үүсгэж байна. Техникийн хүчтэй нөлөө мөн ахлах ангийн суралцагчдад илүүтэй нөлөөлж байна гэж бид үзлээ. Төлөвлөгдсөн үйл ажиллагааныхаа хүрээнд сэтгэл зүйн сувдан чимгийн өсвөр насны хүүхдийн мэргэжил сонголтын сургалтанд хамрагдаж бүх багш нар маань арга зүйтэй болох байсан. Үүнийхээ дараа сурагчдаас мэргэжил сонголтын судалгаа авах бэлтгэл үйл явцыг хангана. Үүнийхээ дараа Климавагийн мэргэжлийн сонирхол тодорхойлох тестээр сурагчдын мэргэжлийн сонирхлыг судлах туршилт 1-ийг зохион явуулах байлаа. Ангийн 105 суралцагчийг Климавагийн тестээр онцлсныхаа дараа төрөл тус бүрээр нь
нэгтгэн бүлгийн ажлыг зохион байгуулах, миний сонголт, миний мэргэжил, суралцагчид мэргэжил сонголтын талаарх мэдээлэлтэй танилцж, өөрийн сонголтоо хэрхэн хийсэн талаарх анги удирдсан багштай ярилцлагын аргаар зохион байгуулна. Климовагийн мэргэжлийн сонирхол тодорхойлох тестээр 2 дахь удаа онцлохдоо суралцагчдын мэргэжил сонголтын туршилт нэгдээр гарсан үр дүнг баталгаажуулж, өөрчлөлтийн далайцыг хэмжгээр төлөвлөсөн байгаа. Үйл ажиллагаанд тусгагдсны дагуу 10-аас 12 дугаар ангийн суралцагчдын мэргэжил сонголтын талаар танил судалгаа нэгийг та бүхэндээ танилцуулж байна. Сорил тестийн судалгааг та бүхэн харж байна. За суралцагчид маань өөрт тохирох мэргэжлийн хэв шинжийг онцлно. Өөрт оногдсон А болон Б гэсэн хэсгүүдээс аль тохирохыг нь сонгож, хүн байгаль, хүн техник, хүн тэмдэг, хүн урлаг, хэв шинж өөрт аль нь илүү давмгаалж байгааг тодорхойлно. Сургуулийн 10-аас 12 дугаар ангийн суралцагчдын мэргэжлийн сонирхлын судалгаа Климовагийн тестийн аргачлалаар нийт 104 суралцагчдаас авсан. Үүний үр дүн дараах байдлаар нэгтгэн дүгнэж сурагчдын мэргэжлийн сонирхлыг илрүүллээ. За 104 суралцагчдын хэв шинжийг нэгтгэн дүгнэхэд хүн хэв шинжтэй 27 суралцагч, хүн байгаль хэв шинжтэй 20 суралцагч, хүн техник хэв шинжтэй 20 суралцагч, хүн тэмдэгт хэв шинжтэй 18 суралцагч, хүн урлаг хэв шинжтэй 16 суралцагч байна. Үүнээс харахад хамгийн их давмгаалж байгаа хэв шинж нь хүн хэв шинж бүхий төрөл байна. За энэхүү графикаас ажиглахад 10А, 10B, 11А, 12А гэсэн ангиудын хэв шинжүүдийн аль нь илүү давмгаалж байгааг бид нар харж байна. Климовагийн тестээр онцлсныхаа дараа суралцагчдын мэргэжил сонголтын талаарх дэлгэрэнгүй ярилцлагыг авсан. За энэхүү ярилцлага дараах асуудлуудын хүрээнд төлөвлөн хэрэгжүүлсэн. Суралцагч бүрээс мэргэжлээ сонгосон мэргэжлийн нэр нь юу вэ? Тухайн мэргэжлээ ямар арга барилаар сонгосон бэ? Энэ нь чиний хүсэж байгаа зүйл мөн үү? Мэргэжлээ сонгоход хэн тусалсан бэ? Одоогоор хэрвээ сонгоогүй бол цаашид ямар төлөвлөгөөтэй байна вэ? Цаашид мэргэжлээ хэрхэн сонгоё гэж бодож байна вэ? Мэргэжлээ сонгоход эргэлзээ төрүүлж байгаа зүйл нь юу вэ гэсэн асуулгуудын хүрээнд суралцагчтай ярилцсан. За үүнээс дүгнэхэд манай сурагчдын мэргэжлээ сонгосон 67 сурагчид байсан. Эргэлзэж байгаа 22, огт сонгоогүй 15 суралцагч байсныг бид илрүүлэн гаргасан. За үүнээс харахад мэргэжлээ сонгоогүй болон тухайн сонгосон мэргэжилтэд эргэлзэж байгаа бусдын ятгалгаар мэргэжлээ сонгосон сурагчдын эргэлзээг тайлах, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх, мэргэжил сонголтод нь дахин чиглүүлэг өгөх, хичээл сонголтыг нь баталгаажуулах зорилгоор энэхүү үйл ажиллагааг бид төлөвлөсөн. Энэхүү хэсэг та бүхэн 11-ийн А ангийн мэргэжил сонголтын мэдээллийн дэлгэрэнгүй хүснэгтээ та бүхэн ажиглаж байна. За бид суралцагчдын нэрийг бол нуусан байгаа. За ингээд үүнээс бид нар юуг харж болох вэ гэхээр суралцагчдын мэргэжил сонголтод хамгийн их нөлөө үзүүлж байгаа зүйл бол гэр бүлийнхэн байна. За суралцагчид хинээс илүү их зөвлөгөө авдаг вэ гэхээр гэр бүлийн гишүүдээс зөвлөгөө авдаг юм байна гэдэг бид нар эндээс харж болно. Тийм учраас гэр бүл рүү чиглэсэн, эцэг эхэд чиглэсэн мэргэжил сонголттой холбоотой аливаа олон үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх анги удирдсан багш, мэргэжлийн багш нар энэхүү үйл ажиллагааг дэмжлэг үзүүлэх нь зайлшгүй шаардлагатай байгааг бид харж байна. Суралцагчдад чиглэсэн үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлснийхээ дараа бид сум орон нутгийн удирдлагатай хамтран ажилласан, сумын засаг даргын тамгын газар хөдөө аж ахуйн засагтай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн чиглэлийн мэргэжлүүдийн танилцуулгыг хийлгэсэн, мөн эрүүл хүнс сонгох, зөв дадлыг хэвшүүлэх үйл ажиллагааг үн зэрэгцүүлэн зохион байгуулсан. За энэхүү үйл ажиллагаанд 104 суралцагчдад бол хамрагдсан. Орон нутгийн онцлог хөдөө аж ахуйн мэргэжлийн ажлах хүчний хомсдолтой холбоотойгоор дээрх үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлсэн. За суралцагчдад өврийн дэвтэр буюу миний мэргэжлийн төв гэсэн гарын агуулгыг бол бүх суралцагчдад нээсэн. За энэхүү үйл ажиллагаа нь ямар ач холбогдолтой байсан бэ гэхээр мэргэжил сонгоо Климовагийн тестийн онцлогоноос эхлүүлээд анги удирдсан багштай ярилцсан ярилцлага болон мэргэжил сонголттой холбоотой зөвлөгөө мэдээлэл өөрийн хэв шинжийн дэлгэрэнгүй судалгааг энэхүү гарын агуулга дээр бол хүүхэд бүр тэмдэглэл хөтөлж хэвшсэн. Үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлсний хамгийн давуу тал нь юу байсан бэ гэхээр ахлах ангийн суралцагчид мөрөөдлийн самбарыг төлөвлөн өөрсдөө зохиосон. За энэ дээр болохоор би одоо 10 жилийн дараа ямар хүн болсон байх вэ? Миний ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдсөн байх вэ? Ямар мэргэжилтэй болсон байх вэ? Ямар ур чадварыг эзэмшсэн байх вэ гэдгийг бол нээлттэйгээр энэхүү ангита байрлуулж үүнийгээ харан урам зориг авдаг болсон.
Хөгжлийн үдирч мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлснийхээ үр дүнд судалгаа 1-ийн үзүүлэлтийг судалгаа 2-той харьцуулсан. Аль тохиолдолд хүн хэв шинж давмгай байр суурь эзэлсээр байсан нь сурагчдын ихэнх нь хүмүүстэй харилцах, бусад туслах, нийгмийн чиглэлээр ажиллах сонирхолтой илүүтэй харуулж байсан. Харин хүн техник болон хүн байгаль хэв шинжийн сурвалжлагчдын тоо хамгийн бага байгаа нь техникийн болон байгалийн чиглэлээр суралцах сонирхол харьцангуй бага түвшинд буйг илэрхийлсэн. Хүн урлаг, хүн тэмдэгт хэв шинжид дундаж түвшинд буюу ойролцоо үзүүлэлттэй гарсан сурагчдын авьяас бүтээлч тэмдэгттэй ажиллах чиглэлд сонирхол мөн тодорхой хэмжээгээр илэрч байгааг харуулж байна. Бид арга зүйн шин санааг хэрхэн боловсруулсан бэ гэвэл 10-аас 12 дугаар ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт нөлөөллийн ажлыг шинжилгээ ухааны үндслэлтэй судалгааны хэд хэдэн аргачлалыг туршин хэрэгжүүлснээр онцлог тухайлах юм бол Климовогийн мэргэжлийн сонирхлын судалгаа MBTI судалгааны аргачлалаар сурагчдын хэв шинж сонирхлыг илрүүлэх онцлогийг тодорхойлох олон талт үйл ажиллагааг зохион байгуулж үр дүнг тооцсон 2025-аас 2026 оны хичээлийн жил тухайн ангиудаа суралцахыг дэмжсэн хөгжлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн ажиллаулж байна. Климовогийн мэргэжлийн сонирхлын судалгааг сэтгэл зүйч Совтон Чимгийн мэргэжил сонголтын зөвлөгөөний гарын авалгын гаргагчдуудыг ашиглаж хэвшсэн. Бид тодорхой үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлснийхээ дараа багш болон сурвалжчдад гарсан эерэг өөрчлөлтүүдийг дараах байдлаар тодорхойлсон. Мэргэжлийн ур чадварыг хөгжил багш нарын хувьд сайжирсан. Энэ нь юугаар илэрсэн бэ гэхээр ажил мэргэжлийн чиг баримтны талаарх мэдлэгээ тогтмол шинжилж судалгаа мэдээлэлтэй харьцдаг болсон, хөтөлбөр боловсруулах, сургалтын арга зүйгээ сайжруулах, туршлага хуримтлуулсан, сэтгэл ханамж нэмэгдсэн. Сурагчдын ирээдүйн зорилго төлөвлөгөөг тодорхойлоход хувь нэмэр оруулснаар өөрийн ажлын үн цэн ач холбогдлыг илүү гүн мэдэрсэн. Харилцаа итгэлцлийн хөгжил, сурагчдтайгаа илүү ойр дотн харилцаатай болж итгэлцэл нэмэгдсэн, сурагчдын сонирхол хүсэл мөрөөдлийг ойлгож зөвлөх, чиглүүлэгчийн байр сууриа бэхжүүлсэн. Шинийг санаачлах бүтээлч байдал нэмэгдсэн. Энэ нь хэрхэн ажилларсан бэ гэхээр сургалтын хэлбэр арга зүйгээ өөрчилж, сурагчдын идэвхийг нэмэгдүүлэх шинэ арга туршсан, өөрийн багшлах ур чадвараа олон өнцгөөс харж бүтээлчээр ажиллах боломжтой болсон. Харин сурвалжлагчдад дараах эерэг өөрчлөлтүүд гарсан, өөрийгөө таних чадвар дээшилсэн, өөрийн сонирхол авьяас давуу тал, сул талаа тодорхойлж сурсан, хувийн онцлог тохирсон мэргэжлийн чиглэлийг таньж мэдсэн. Зорилго төлөвлөгөөтэй болсон. Ирээдүйн мэргэжил суралцах чиглэлээ тодорхойлон зорилго тавьдаг болсон. Зорилгодоо хүрэх алхам төлөвлөгөө гаргах чадвартай болсон. Суралцах идэвх хандлага нь өөрчлөгдсөн. Үүний хүрээнд суралцсан ач холбогдлыг илүү ойлгож, хичээлдээ урам зоригтой болсон. Өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Ирээдүйн зорилго нь тодорхой болсон тул өөртөө итгэх итгэл нэмэгдсэн. Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрийн боломжийг боддоор тооцогд суралцж байна. Харилцаа нийгмийн ур чадвар сайжирсан. Багш найз нөхдөдөө мэргэжлийн талаар ярилцах, санал солилцохдоо харилцааны соёл эзэмшсэн, багаар ажиллах, бусдын үзэл бодлыг сонсох чадвар нэмэгдсэн, амьдралын зөв хандлага төлөвшсөн, ирээдүйн ажил мэргэжлийг зөв сонгох нь амьдралын амжилтад чухал гэдгийг ухамсарласан. Иймэрхүү эдгээр эерэг өөрчлөлтүүд манай сургуулийн ахлах ангийн сурвалжлагчдад гарсан байгаа. Бид хичээлийн жилийн турш энэхүү арга зүйгээр үйл ажиллагаа төлөвлөн хэрэгжүүлсэний дараа ямар төгөлтөнд хүрсэн бэ гэхээр сурагчдын мэргэжил сонголтод дэмжлэг үзүүлж ажил мэргэжлийн чиг баримжны сургалт зөвлөгөөг тогтмол зохион байгуулснаар тэдний өөрийгөө таних чадвар, ирээдүйн зорилгоо тодорхойлох ойлголт, суралцах идэвх хандлага мэдэгдэхүйд сайжирсан харагдаж байна. Сурагчид сонирхол авьяас чадвартай нийцсэн мэргэжлийн талаарх мэдлэгтэй болж сонголтоо мэдээлэл тулгуурлан хийхийн чухлыг ойлгосон. Иймэрхүү чиглүүлэг дэмжлэгтэйгээр сурагчид зөв шийдвэр гаргах чадвар, төлөвлөгөөтэй суралцах дадалд суралцаж, өөртөө итгэх итгэл, хариуцлага нь нэмэгдсэн нь тэднийг ирээдүйн зам мөрөө зөв тодорхойлох бат бөх суурийг тавьсан үр дүн боллоо. Хөгжлийн хөтөч ахлах ангийн мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны туршлагатай танилцсан та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн чиглэл маргаашийн ирээдүйг бүтээн.